За энэ хуулийг нэрнээс нь өгсүүлээд ер нь бол дэмжихгүй байгаа. Гишүүдтэйгээ санал нэг байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал муу байна. Эдийн засгийн эрхчлөөний нөхцөл байдал муу байна гингүүт нь за тэгвэл эрхчлөөний нэртэй хууль батлаад өгчиё гэж байгаа юм шиг юм. Нүд хуурсан юм шиг харагдаад байна. Миний ойлгож байгаагаар эдийн засгийн эрхчлөө гэдэг бол маш олон хуулиуд хамтдаа өргөж босгодог юм процессыг хэлээд байгаа шүү. Тэрнээс яг эдийн засгийн эрхчлөөний хууль гэж нэг хууль гаргаж ирж, нэг сувг гаргаж ирж түүгээрээ олгоод тэгээд эдийн засаг нь чигтэйхэн хэлээд ингэ явждаг зүйл гэж ойлгохгүй байна. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйл 14 6 дугаар зүйлээр эдийн засгийн эрх хэрэгчлөөгөө үндсэндээ баталгаажуулаад өгчтэй. Энийг амьлуулах бусад та хэлээд байна л да энэ 200 гаруй хууль төчнээ хуулийг засах шаардлагатай гэдэг. Уг нь бол эдийн засгийн хөгжлийн яамнаас яг энэ эдийн засгийн эрхчлөөг боомлоод байгаа хуулиудын нэмэлт өөрчлөлт орж ирэх ёстой баймаар байгаа юм. Өмнөх ган төмөр сайдын үед өгн онцлогоо аваа явж ирсэн эдийн засгийн хөгжлийн яамн дээр баг бэлэн л байх ёстой доо. Яг ямар хуулиуд бизнес эрхлэхэд саад учруулад байгаа, ямар хуулиуд нь энэ төрлийн оролцоог нэмээд байгаа, ямар хуулиуд нь тэг тушаа болоод байгаа юм бэ гэдгийг онцлол тэрийн өөрчлөлтүүдийг л эдийн засгийн хөгжлийн сайд нь барьж ирж орж ирмээр санагдаад байгаа юм. Энэ хуулийн заалтууд дээр одоо чи ямар шин юм байхгүй түрүүн зэнгүү гүшинтэй хэлж байгаатай санал нэг байна. Жишээлбэл энэ 7 дугаар зүйл дээр бол хэцүү заалтууд байна л д. 7-гийн 1 түрүүн бас жишээ дурдсан. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас бусад тохиолдолд төрөөс эдийн засгийн эрхчлөөг хязгаарласан гэж. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийтийн ашиг сонирхол гэж нэгт юу гэлж байгаа. 2-7-гийн 5 дээр тэр хувийн өмчийг шууд болон шууд бус хэлбэрээр хуран авахыг хориглоно. За энэ зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэнэ. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэж юуг томилж байгаа. Одоо энэ нөгөө нэг худал мэдээлэл тараавал гэдэгтэй адилхан, бас энэ мөрдөн байцаалтын нууц задруулна гэдэгтэй адилхан нэг юм яаж тайлбарлаж болдог юм пүүл үүсгчээд байгаа чинь л манай хуулиудын зохицуулалт нь нарийн биш байгаа чинь л ингэж асуудал үүсгэж байгаа шүү. Бусад энэ зах зээлд сөргөөр нөлөөлөд байгаа энэ эдийн засгийг тэлэхэд тэг тушаа болоод байгаа энэ хуулиудын өөрчлөлт хязгаар орж ирэх. Саяны энэ зөвшөөрлийг зэгцлэе гэдэг чинь бол учрал даргын санаачилсан хууль. Одоо энэ хуучин засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга багтаа санаачилсан. Энэ засгийн газраас ер нь эдийн засгийн эрхчлөөг хангах талаар энэ нэг юм энэ гарчгаас өөр яг юу оруулж ирэх юм бэ? Бусад энэ эдийн засгийн эрхчлөөг хааж буугаад байгаа хуулиудын өөрчлөлт орж ирэх юм уу үгүй юм уу? За энэ асуултанд дээр. За инхвэсээ даруулъя. Энэ баялаг бүтээгчтэй дэмжих энэ багц бодлогын хуулиудыг оруулах энэ бодлогын хүрээнд энэ хуулиуд байгаа. За манай дээр бол энэ эдийн засгийн эрхчлөлийн хууль болон хөрөнгө оруулалтын хууль. За их хурлын дарга зөвшөөрлийн хууль. Энэ бүгд манай яам дээр боловсрогдсон хуулиуд шүү дээ, зөвшөөрлийн хуулиуд. За удахгүй одоо бид нэр хаврын чуулганд худалдааны хуулийг оруулж ирэхээр зохицуултын хуулийн бичлэлтийг хийгдэж байна. Худалдаа зохицуулт Монгол улсад байхгүй, хуульгүй байна. За дээрээс нь даатгалын асуудал байна. Бас зохицуулдаг олон зүйл. Сүүлийн бараг 10 жил санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны бодиттой өөрчлөлтүүд ерөөс ороогүй байна. Энтэй холбоотой санхүүгийн салбарын зүйлүүдийг нэлээд орох. Ер нь эдийн засгийн хайлуулах төрийн оролцоог багасгах, дотоодны бүтээгдэхүүн нөлөөлж байгаа төсвийн хэмжээг багасгах, аль болох эдийн засгаа тэлэх, экспорт чиглэх, хөрөнгө оруулалтыг татах энэ бодлогын хүрээнд энэ багц хуулиуд ээжлээд яамд хойрлогдоод хийгдээд босрогдоод явж байгаа. Тэгээ анхны хуулиуд нь орж ирж байгаа нь энэ. За мөн ашигт малбарлын хууль. Ашигт малбарлын хууль гэхэд л одоо гол хөрөнгө оруулалтыг гол татж байгаа уул уурхай ашигтны салбарыг бид нар эрэл хайгуулын ажил. За тэр олон гацаа болж байгаа тэр роялти өс нэмэгдэх болон тэрний хувь хэмжээ тохирох асуудлууд гээд ер нь бүгдийг лиж бүрнээр нь оруулахаар орж ирж байгаа цуваад орж ирнэ. Энэ малгай хууль буюу гол эдийн засгийн хэрэгчлөөгөө бид нар тунхаглаж бидний барих гол зарчим юм. Дараа ерөөс энийг л барина. Энэ гол манлаач юм. Жишээлбэл одоо үндэсний аюул байдлын үзэл баримтлал гэдэг үндсэн хууль батлагдангууд дагаж үндэсний аюул байдлын үзэл баримтлал баталдаг. Үзэл баримтлал батлангууд гадаад бодлого, баталгаа хамгаалах номлолоо, цэргийн номлолоо өөрчлөө баталдаг. Гэх мэтийн одоо энэ бизнесийн үндсэн суур зарчмынхаа хуулийг бид нар гаргаад авахд дагаад энэ зохицуулт хийж байгаа 200 гаруй хуулиудад тусглаа болоод өөрчлөлтүүд ороод за ингээд засгаас өргөн барьж байгаа олон хуулиуд чинь дагаад ороод ирнэ.
Ер нь энэ жил хаврын чуулгандаа багтаад нь эдийн засагтай холбоотой энэ бодлогын реформын асуудлуудаа, эрх зүйн орчныг өөрчлөх асуудлуудаа нэг хийя гэж. Тэгээ энэ дээр бол бүхэл улс төрийн намуудтай хамтран ажиллахыг хүсэж байгаа. Энэ бол их хурлын энэ бидний 4 жилийн их том ажил болох болов уу гэж найдаж байна. За тэгээ 27 оноос улс төрчид ажил хийцгээхгүй л гэж бодож байна шүү дээ. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслээд Нийгмийн зайлшгүй хэрэгцээг нийтээр ашиг гэл зөндөө тодорхойлдог. Онц байдал үе, онцгой байдал үе, дайн байдал, дайн бүхий байдал үе гэл. Гамшигын үе гэл олон зүйл болдог. Тэр үе тэрийг л багцаж хэлж байгаа зүйлүүд шүү дээ. Тайлбаруудын нэр томьёол дээр сайхан тайлбарлаад өгнө. Жишээл одоо галт төмөр гараад төмөрийн асуудал аюуллахад одоо яралтай аж ахуй нэгжүүдийг дайчлаад гал унтраахад дайчилдаг. Үер ус боллоо аж ахуй нэгжүүдийн одоо машин тэр туулах чадвар тунш дээр дайчилдаг. Дайн бүхий байдал болох юм бол энд байгаа бүх машин техник хүнсний нөөцөөс ахуулаад олон зүйлийг дайчилна. Тэр нийтийн эрх ашиг гэж байгаа. Нэг талдаа бизнесийн эрх чөлөөг хамгаалах, нөгөө талдаа хэрэглэгч буюу иргэдийн эрх шиг хамгаалах. Энэ хоёр зохицуултал байгаа. Тэгэхээр энэ нийгэм гэсэн энэ ерөнхий нэр томьёог наривчлах, дотор нь задлах асуудлыг бүгдээрээ ажлын хэсэг байгуулах, тэр хилцүүлгийн явцтай сайхан оруулаад тэгмэр тодорхой ойлгоч баруун. Дайн болоогүй, гамшиг болоогүй, онц байдал тохиолдоогүй үед бол та тэхгүй гэдэг буюу хувийн хвшлийнхаа нөгөө хамгаалалтаа. Тэгэхгүй бас захиргааны журмаар янз янзын эрх хэмжээ хэтрүүлэх юм бас үүсэх тийм эрсдэл бас байна. Таны болгоомжлол зүг санал нийлж байгаа. Тэрийг нарийн томьёолоод ингэ явахад хаана ойлгодоод явчихна.